Байцгаана уу? Happy Workplace podcast-ийн маань ээлж дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараараа бид ерөнхийдөө шинэ ажилд ороход хүний нөөцийн мэрэгжилтнүүд болон байгууллагын зүгээс тухайн ярилцсанд орохоор ирсэн ажилтнаасаа ер нь дасан зохицох чадвар хэр сайн бэ? Хэн нэгэнтэй хамтарч ажиллахтаа хэрвээ гэдэг асуултуудыг их асуудаг. Тэгэхээр ер нь энэ дасан зохицох чадвар тийм чухал юм уу? Яагаад заавал бид нэр тэгж хурдан дасан зохицох шаардлагатай талаар ярихаар бэлтгэсэн байна. За дасан зохицох чадвар буюу яг ажлын байран дээр дасан зохицох байдал гэдэг нь яг өөрөө юу гэсэн үг юм бэ? Ер нь бол шинэ орчинд өөрийгөө биеийн болоод сэтгэл санааны хувьд тасгах. За тэгээд тухайн байгууллагын соёлыг нь бүрэн дүүрэн ойлгоход ажлын хэмнэл урсгал нь яаж явагддгийг, хин ямар ажлыг одоо гүйцэтгэдэг, ямар асуудлаар хинд хандах уу гэдэгтээ аажмаар ерөнхийдөө одоо нийлээд за тэгээд сэтгэл зүй болон бие махбодынхаа хувьд тэнцвэрт байдалд орох үйл явцыг дасан зохицох гэж юу нь бол нэрлэлт юм байна л да. Тэгэхээр дасан зохицлоо гэдгийг яаж мэдэх вэ гэдэг бас чухал асуудал те. Одоо юу гэдэг чинь за 1 сар угаасаа би ажилтсан юм чинь би дасан зохицчлоо гэж үзэх юм уу? Эсвэл тухайн байгууллагын хамт олонтой нэгдэн нийлээд дотоод үйл ажиллагаанд оролцоо зохион байгуулалт байгаа үедээ дасан зохицчлоо гэж үзэх юм уу гэдэг нь маш чухлаар одоо яригддаг байна. Тэгэхээр ерөнхийдөө бол нийтлэг шинж тэмдгээрээ өөрийгөө яавал дасан зохицлоо гэж үзэх вэ гэхээр өглөө ажилдаа очихдоо юм айцтай биш. Баг зэрэг ерөнхийдөө ингээд догдолсон тий. За тэгээд өөрийнхөө ажлыг мэддэг, байнга хин нэгнээс энийг яах вүлээ, тэрийг яах вүлээ гэж асуух байдал нь багасчихсан. Ажлаа гартаа оруулсан. Тэгээд ерөнхийдөө хамт олноо мэддэг болчихсон. Буюу одоо тэр маань энд илүү гомддог доо, тэр маань энд дуртай дургуудаа гэдгийг мэддэг болчихсон. За тэгээд энэ өдөр тухайн ажлын нэг өдрөө юу хийх нь ойлгомжтой болсон байгаа тохиолдолд ер нь та өөрийгөө дасан зохицлоо гэж үзэж болно. Тэгэхээр ер нь дасан зохицох юм хугацааны хувьд жишээ нь хүн болгон харилцаа адилгүй бах тий. Тэгэхээр ер нь дунджаар хэдийн хугацаанд хүн ер нь шинэ ажилд дасан зохицсон юм лээ. Дан шинэ ажилж эхэлдэг магадгүй албан тушаал солигдох үед тий эсвэл удаан хугацааны дараа ажилдаа эргээд орж байгаа эсвэл жирэмсний хүүхэд асрах чөлөөнөөс буцаад ажилд орж байгаа хүмүүс ч гэсэн ер нь бол дасан зохицох хугацаа бас л адилхан байна тий. Гэхдээ одоо жишээлбэл юу гэдэг чинь дөнгөж шинэ ажилд орж байгаа ажилтан за тэгээ жирэмсний амралтаас орж байгаа зүйл харилцаа адилгүй байна. Тэр хугацаанд харилцаа адилгүй байхаас гадна дасан зохицох үйл явцууд нь бас харилцаа адилгүй байж болно. Одоо жишээлбэл тухайн байгууллагын бүтэц зөрчлөгдөх тэр нь дасан зохицох шаардлага гарна. Тухайн байгууллагын дотоод сүлжээ магадгүй өөрчлөгдөх гэдэг ч юм уу. За тэгээд аливаа нэг технологийн шийдлийг нэвтрүүлсний дараагаар тэрэнд дасан зохицох, тэрэнд одоо суралцах гэдэг ч юм уу. За тэгээ магадгүй шууд удирдлага солигдох. За тэгээд өөрийнх нь ажлын байр болон албан тушаал нь өөрчлөгдөх гэх мэтчлэнгээр эдгээр зүйлсэд бас одоо дасан зохицох шаардлага юу нэл гардаг. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар тухайн хүнд альва нэг үйлдэл дадал зуршил болтлоо дунджаар 66 хоног зарцуулдаг гэж үздэг. Зарим судлаачид болохоор ерөнхийдөө тухайн үйлдэл нь бүр дадал болоод автоматар тэр хүн хийдэг болтлоо 18-аас 254 ийм тасралтгүй өдрийг зарцуулдаг гэж бас үздэг. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө шинэ ажилдаа дасах хугацаа бол дунджаар 3-аас 6 сар байдаг гэж үздэг. Яг энэ хугацаанд болохоор эхний 1-ээс 2-7 хоногт болохоор тухайн шинэ газар, шинэ мэдрэмж ингэж төрж эхэлчихдэг. Тэгээ бүх юм шинэ санагдана. Дараагийн 3-аас 6-7 хоногт болоод ирэхээр баг зэрэг юм эргэлзээнүүд үүсч эхэлнэ. Зэрэг стресстэй ч эхэлдэг тийм тодорхойгүй байдал үүсээд энэ юу юм бол доо миний хийж байгаа нь буруу юм болоо зөв юм болоо гэдэг ч юм уу. Дараа нь 2-оос 3 сар болоод тэгэхээр ерөнхийдөө нэг юм за тухайн байгууллагын соёлд нь уусаад ажлын хэмнэл урсгалыг ингээд нэг ойлгоод тэр нь аяанда тасч эхэлдэг байна. За дараагаар нь 4-оос 6 сард болоод ирэхээр жинхэнэ утгаараа ерөнхийдөө ингээд харилцааны хувьд ч тэр үйлдэлийн хувьд ч тэр ажлын одоо үүрэг хариуцлагын хувьд ч гэсэн ингээд бүрэн дүрэн усчихсан байж идэг. За гэтэл нөгөө талаараа яг нөгөө одоо ингэж ажил дээрээ одоо дасан зохицчихсан ажиллаж исэн. Эсэргээрээ болохоор ерөнхийдөө тухайн ажлын байран дээр ажиллаж исэн. Гэтэл тухайн ажлын байртай холбоотой одоо дотоод бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт ч юм уу тий тэрэнд за эсвэл бол удирдлагын өөрчлөлтөнд ч юм уу дасан зохицоход яг түрүүний нөгөө миний хэлсэнчлэн дунджаар бол 66 хоног зарцуулагддаг гэж үздэг. Тэгэхээр зөвхөн шинэ ажилд орохоос
гадна бас байгууллагын зүгээс гаргаж байгаа томхон өөрчлөлтүүд бас л ийм тасан зохицох хугацааг шаардж байна гэж тий. Ер нь бас альва тасан зохицох энэ байдал бидний сайн мэддэг нөгөө Kubler-Ross-ийн модулийг айгу ашиглаж тайлбарладаг тий. Энийг болохоор шинэ ажил тасан зохицох, өөрчлөлт тасан зохицох, магадгүй уу гашуутай нүүр тулах гэх мэт чинь олон тохиолдолд энэ загварыг ашиглах магадaltaй байдаг. За тэгээд тэр нь ер нь бол нэг 4-7 үе шатыг хүн ер нь өөрчлөлт тасан зохицохын хугацаанд туулдаг гэж гардаг тий. Хамгийн ихний үе болохоор нэлээд ер нь шок байдал буюу ингээд юм цочирдох эсвэл ингээд хүлэн зөвшөөрөхгүй байх ийм үе шат. За тэр нь магадгүй шинэ ажлын хувьд болохоор ингээд нэг юм цочрол, догтлол ч юм уу те нэг тийм үе. За тэгээд үүний дараагаар бидний энэ жоохон сэтгэл санаа унах байдал гардаг гэж үздэг те. Одоо гутрах, би ер нь чадах юм болоо да өөртөө эргэлзэх. За эсвэл магадгүй ажлын ачаалланд гинт ингээд нэмэгдэн гууд ингээд стресстэй хэмтчлэн бие махбодын хувьд ядрах сүлдэх хэмтчлэн. За үүний дараа баг багаар тасан зохицоо хүлээн зөвшөөрөх үе гэх юм уу. Тэгсний дараа хамгийн сүүлд нь юу нь бол яг бүрэн ууссан гэж түрүүсэнчлэн хүлээн зөвшөөрөөд одоо тасаад одоо өөрийг амлалт өгөөд бүрэн дүрэн өөрийгөө зориулах хэмжээнд хүрсэн гэж үздэг. Магадгүй зарим тохиолдолд илүү олон үе шатыг туулдаг гэж үздэг. Ер нь товчхондоо нэг иймэрхүү 3-4 үе шатыг туулдаг. Тэгэнгүүт магадгүй хүмүүс бодоход би ингээд ажилд орлоо, уг нь бол амар гоё байна гэж төсөөлсөн чинь би ингээд айгүй гутраад, сэтгэлээр унаа, төгшүүр мэдрээд байна. Энэ нь хэвийн юм болов эсвэл би энэ ажил тохироогүй юм болов гэж гайхаж магадгүй. Тэгэхээр энд хариулахад энэ бол ер нь бол тасан зохицох процессын нийл үе шат байх магадaltaй. Тэгэхээр ер нь бол энийг даван туусан дараа магадгүй дараагийн бүрэн тасан зохицох дараагийн үе шатууд руу орж болно. За тэгвэл тасан зохицох энэ хугацаанд гардаг түгээмэл бэрхшээлүүдийг тодорхойлж хэлвэл юу байгаа? Ерөнхийдөө хамгийн нэгдүгээр түрүү ярьсанчлан тухайн байгууллагын соёлд нь уусгад асуудал үүсэх. Тэгээ одоо жишээ нь яг юуг буруу гэж үздэг, юуг үн цэнтэй гэж үздэг вэ? Тухайн байгууллагын алсын хараа, магадгүй зорилго нь за эсвэл 5 жилийн дараа ямархуу байх вэ гэдгийг сайн мэдэх. За тэгээ хоорондын харилцаануудын ингээд нэг ойлгоход бэрхшээл үүсэж эхэлнэ. За хэрвээ энэ төрлийн бэрхшээлийг даван туулахгүйгээр удаан явах юм бол тухайн одоо шинэ ажилтнч байдаг юм уу? Эсвэл магадгүй жирэмсний амралтаас орж ирсэн, эсвэл урт хугацааны чөлөөс орж ирсэн ажилтнуудад ажлаасаа авах сэтгэл ханамж нь буурдаг. За тэгээд ерөнхийдөө бол тухайн ажлын байран дээр байхдаа ажлын байртай холбоотой стресс, сэтгэл түгшүүр нь бас нэмэгдэх магадлалтай. Одоо ер нь айгу тэгж ярьдаг болчтой. Ажлаас гарсан шалтгаанаа яагаад ажлаасаа гарсан бэхээр миний үнцэн байгууллагын үнцэнтэй тохироогүй маа. Буюу нөгөө байгууллагын соёлд нь магадгүй тасаагүй эсвэл соёл нь өөртөө тохироогүй. Угаас болоод ажлаасаа гарсан гэж айгу хэлдэг болцтой. Эсвэл өөрийнх нь яг нөгөө нэг үндсэн өсөж мөрөөддөг зорилгоос нь арай илүү өөр зорилготой байдаг ч юм. Эсвэл зарим тохиолдолд бүр хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг нь хий гэж шаардах гэдэг ч юм уу тийм хурцлаханд байх боломжтой. Дараагаар нь бол магадгүй нөгөө нэг шинэ ажилтныг угтаж авах үедээ тухайн ажилтнанд байгууллага танилцуулсан ямар нэг гарын авлага, за шинэ ажилтнанд хэрэгтэй технологийн болон өөрийнх нь ажлын байртай холбоотой ур чадварын тухай мэдээлэл өгсөн чиг баримжаа олгох сургалт ч гэдэм юм тий. Тэдгээрийг хангалттай өгөөгүйтэй холбоотой асуудал бэрхшээл үүсэх. Буюу ерөнхийдөө нөгөө ямар асуудлаар хин тантхаа мэдэхгүй байх. За тэгээ магадгүй технологийн талын асуудал үүслэх гэх юм бол хин тантхаа мэдэхгүй байх. Эсвэл чөлөө авахыг хүсэж байгаа бол хин тантхаа мэдэхгүй байх гэдэг ч юм. За тиймэрхүү асуудлууд юу нь бол үүсч болно. За тэгээд дараагаар нь нөгөө хин нэгнтэй харилцахдаа сааттай байх. Ер нь ийм хамт ажиллаж байгаа хүмүүстэй удирдлагатай нээлттэй харилцаж чадахгүй байх тий. За бүр жишээгээр тодруулаад хэлэх юм бол шууд удирдлагын бие биений онцлог нь өөртөө таарахгүй байх гэдэг ч юм. За тэгээ ерөнхийдөө бол нөгөө шууд удирдлага яг юу хүсэж байгааг ойлгохгүй байх. За буцаагаад байгууллага талаас бол шинэ ажилтнаа аливаа нэг ажлыг хийхдээ ямар үе шат дараалтаагаар хийхийг тодорхой хэлээгүй байх. Үр дүнд нь юу хүлээж хүсэж байгаагаа бас хэлээгүй байх гэдгээс шалтгаалаад ерөнхийдөө бол тухайн ажилтан ажил дээр маш өндөр стрессийг мэдэрч эхэлнэ. За тэгээ ерөнхийдөө ажил дээр зөрчил маргаан бас их гарах. Одоо хөшөөрөг болж өгнө гэсэн үг энэ асуудал.
За тэгээд дараагийн одоо тулгарч болох нэг бэрхшээл нь юу вэ гэхээр ажлын урсгал одоо тухайн ажил нь яаж явагддаг талаар мэдээлэхгүй байх. Ядчил одоо аль нэг ажлыг хийхдээ хин хинтэй хамтрах ёстой, хинээс ямар төрлийн мэдээлэл авах ёстой вэ гэдгийг мэдэхгүй байх. За тэгээд тэр нь ерөнхийдөө цаашлаад нөгөө бидний өмнөх дугаарууд дээр ярьдаг ажлаас хашрах хам шинж туртуулах. За тэгээд дасан зохицохтой холбоотой бэрхшээлүүдийг үүсгэх бас боломжтой. Бас ажлын ачааллаа зохицуулах буюу тухайн ажлыг хийх шаардлагатай ур чадвараа олж магадгүй гаргаж чадахгүй байх, мэдлэг тутмаг байх хэмжлэн тийм зүйлээс бас дасан зохицохгүй байх магадлалтай ажиллана тийм. За түрүү ярьсанчлан эдгээр бэрхшээлүүдийг тэгвэл даван туулахын тулд ажилтны хувьд хэрхэн үр дүнтэйгээр одоо дасан зохицож болох вэ? За мэдээж одоо байгууллагын зүгээс тодорхой чиглэлийг одоо дасан зохицуулах үе шатын хөтөлбөр байж болно тий. Гэхдээ мэдээж хүн өөртөө бас хариуцлага өрөөд яаж хурдан үр дүнтэй дасан зохицох гэдэг дээр өөрөө үйлдэлүүд хийж болно. За хамгийн ихний бидний хийж болох үйлдэл гэхээр бид нэр стрессээ зөв зохицуулж сурах байгаа. Яагаад гэвэл шинэ ажилд ороход тийм замар зүйл болж бид нэр айн, түгшин, стресст нь уурлаж бухимдана тий. Энэ олон сэтгэл хөдлөлүүдийг мэдэрнэ. За тэгэнгүүт бид нэр энийгээ илүү үр дүнтэйгээр зохицуулж сурах хэрэгтэй. За өөртөө цаг гаргах тий. Яавал илүү стрессээ бууруулдаг вэ гэдгээ олж мэдээ тэрийгэ тогтмол хэрэгжүүлэх магадгүй дасгалын ихтэй эрүүл зөв хооллох, нойр сайн авах гэх мэтчлэн. За магадгүй дэ ямсан төсөл бяцлагын дасгал гэх мэтчлэн стрессээ зохицуулж байх. За үүний дараачлан бид нэр илүү тусламж авах арга замуудыг олж мөн тусламж авахд бэлэн байх. Мэдээж амаргүй те шинэ ажилд орлоо юу хэ мэдгүй хинээс сох мэдгүй гэхдээ яавал би энэ асуудлыг шийдэхээ илүү дасан зохицох гэдэг дээрээ асуудлыг шийдвэрлэх чадвараа ашиглаад бусдаас асуух, тусламж эрхлүүлэх. За тэгээд ер нь бол бас бид нэр нэг дэмзэглэмжэдэг хамт ойролцоо ажилд орсон хүмүүстэйгээ холбоо харилцаа үүсгэх. Яагаад гэвэл тэр хүмүүс чинь бие биенээ илүү ойлгож байгаа, зовлон жаргал нэгтэй гэдэг шиг. Тэгэхээр ойролцоо шинэ ажилд орсон тийм хүмүүстэй холбоо харилцаа тогтоогоод одоо найзлах. За тэгснээр магадгүй би бидэд дэмжлэг үзүүлэх байж болно. За дээрэс нь туршлагатай хүмүүсээс нээлттэйгээр асуух. За магадгүй зарим хүмүүс боддог тийм би ингээ ажлаа асуугаад явахаар намайг чи одоо мэддэг юм уу? Одоо мэддэг юм уу чаддаг юм уу гэсэн байдлаар хүлээж авна гэж боддог. Гэхдээ би нэр туршлагатай хүмүүсээс ажлыг яаж илүү үр дүнтэй сайн хийдэг вэ гэдэг тэр нууц жоруудыг нь бид нэр асуух боломжтой. Ер нь бол хинж тийм асуултыг асуухад нэг тийм цааргалахааргүй байх. Ерөө тэ бид нөгөө ажлаа сайн хийхийн тулд тийм зорилгоор асууж байгаа байд. За тэгээ хамгийн бас нэг чухал зүйл нь болохоор алдаа гаргахаас айхгүй байх. За зарим тохиолдолд бид нэр ингээд яана биш шинэ ажилд орсон юм чи алдаа гаргаж болохгүй гэж үзээд маш их төгшүүрийг тавьдаг, хитрхи одоо нухаж ажиллаа хийдэг, тий магадгүй гэртээ очсон гэсэн ажиллаа өргөжлөлөө тгий санаа зовноодох магадaltaй. Тэгэхээр ер нь бол мэдээж өөртөө ээлтэй энэрнгөө хандаад би ер нь алдаа гарах, тийм орон зайг өөртөө бий болгоод тийм байдлаар хандах юм бол илүү бага стресст нь илүү хурдан дасан зохицож дуусна гэж үзэж байна. За тэгвэл эсрэгээрээ байгууллагын зүгээс за магадгүй удирдах ажлын зүгээс ажилтнуудаа хэрхэн хурдан үр дүнтэй дасан зохицоход нь тусалж чадах вэ? Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө яг гол 3 зүйлийг хэлмээр санагдаж байна л да. Хамгийн ихнийх нь болохоор ерөнхийдөө нөгөө түрүүн хэлжсэнчлэн анхны өдрөөс нь эхлээд тухайн үнийг халамжлаад чиглүүлгээ маш сайн өгөх. Ерөнхийдөө бол ихэнх ажлын байрнууд маань эхний 7 хоногт ч юм уу эхний 3 өдөр даалгавар өгөх байдал бол айгүй бага байдаг шүү дээ. Яг энийг одоо дан ганцаараа гүйцэтгээрэй гэхээс илүүтэй за ерөнхийдөө нэг юм орчинтойгоо танилцаад за хийсэн төслүүдтэй бүтээгдэхүүнүүдтэй танилцаад гэдэг нэг суулгаж хийдэг. За тэгвэл яг тэр суулгаж байгаа хугацаанд тухайн байгууллагын бүтэц за соёл магадгүй хөдөлмөрийн дотоод журмыг нь маш сайн танилцуулаад за тэрийг бичгээр танилцуулахаас гадна сургалт оруулах их зүгээр. За тэгээ ерөнхийдөө тэр хүнтэй өдөр тутамдаа хамтарч ажиллах хүмүүсийг танилцуулаад за өдрийн хоолнд хамт гарах гэдэг ч юм уу. За тэгтээ өдрийн хоолнд хамт гарахдаа ерөнхийдөө заавал ажил ярих гэхээс илүү тухайн хүний сонирхол хоббины тухай хуваалцаж ярих гэдэг ч юм уу. Байгууллагын зүгээс удирдах ажилтнуудын зүгээс бол энийг хийж болно. Хоёрдугаарт тухайн ажилтны ажил үүрэг одоо хийгдэх ёстой ажил төлөвлөгөө гүйцэтгэлтэй танилцуулахаасаа өмнө яг юу хүлээж байгаа вэ гэдгээ тодорхой хэлэх. Буюу чи эдгээр ажлуудыг энэ хугацаанд ийм үр дүнтэйгээр хийгээрэй.
Би энэ ажлыг хийгээд дуусны чинь дараа чамаас ийм үр дүн хүсэж байгаа. За эсвэл бүр чиний энэ хийж байгаа ажлыг одоо дуусны дараа ийм зүйлсүүд шатаратаар хийгдэнэ гэдэг ч юм уу. Яг хийж байгаа ажлынхаа зорилгыг тайлбарлаад байгууллагын зүгээс хүлээж байгаа тэр хүлээлтээ маш тодорхойлох хэрэгтэй. За тэгээд ерөнхийдөө ингэж хүлээлт нь тодорхой байснаар ажилтан ядчил юуг буруу зөв хийж байгаа гэдгийг ухаарад өөртөө илүү итгэлтэйгээр ажиллаа хийх боломж бүрдэнэ. Бас би юунд хувь нэмэр оруулаад байгаа өөрийгөө ямар үнцэнтэйгээ мэдрэх тусмаа сэтгэл ханамж нь бас яг зөв нөгөө сэтгэл зүйн хэрэгцээнд нь хангагдаж эхэлнэ гэсэн үг. За 3 дугаарт нь гэх юм бол манай одоо Монгол байгууллагуудын орхигдуулах гэдэг нэг зүйл нь тухайн ажилтныг туршилтын 1 сар ч байна уу 3 сар за магадгүй 7 хоног ч байна уу. За эсвэл тэр нь шинэ ажилтан эсвэл дадлагын ажилтан гэдгээс үл хамааран тухайн ажилтныг чиглүүлж явах ажилтныг орхигдуулаад байдаг. Зүгээр ингээд дундаа хайчдаг ч юм уу те. За магадгүй нэг хилцэн ч юм уу нэг газарт нь шинээр ажилтан орж ирэхэд тэр газар дунд нь ингээд хариуцахгүйгээр хайчдаг гэдэг ч юм. Тэнгүүд нөгөө ажилт нь асуудал болохоор хүний нөөцийн мэрэгжилтэнтэй уулзах юм уу? Эсвэл шууд удирдлагатайгаа уулзах юм уу? Менежертэйгээ уулзах юм уу гэх мэтчлэнгээр ийм тодорхойгүй байдал үүсэж эхэлнэ. Тэгэхээр яг хүлээж авсан өдрөөсөө аливаа нэг асуудал бэрхшээл тулахар бол за асуух зүйлс гарвал за эсвэл үнэхээр тусламж хэрэгтэй бол энэ хүнээс ингэж тусламж авнаа гэдгийг хэлж өгөх. За тэр хүн нь ерөнхийдөө тухайн ажилтныг эхний 7 хоногт нь дасан зохицоход нь туслаад нөгөө хэрэгтэй сургалтуудад нь хамруулах те хэрэг байдаг бол за тэгээ эсвэл бичгээр тэднийг танилцуулах. За тэгээд дараагийн үе шатуудад ерөнхийдөө ажил нь хэрхэн хийгддэг юм бэ? Ямар үр дүн гүйцэтгэлтэй байх ёстой вэ гэдгийг нь чиглүүлж хэлж өгөх. За тэгээд бүр боломжтой бол манай хүний нөөцийн мэрэгжилтнүүд байгууллагын зүгээс нөгөө дасан зохицох хөтөлбөрийг гаргаад тэр хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа хийгээд явах юм бол маш цэгцтэй, маш тодорхой байж болно. За тэгээд үүн дээр бол нөгөө нэг дагалдуулж байгаа, чиглүүлж байгаа ажилтан маань бас хуудас бүглээж явах буюу одоо жишээлбэл эхний 7 хоногт эдгээр зүйлсийг заавал хийсэн байна. За тэрний дараагийн 7 хоногт нь эдгээрийг мэдүүлсэн байна, ойлгуулсан байна, тодорхой болгосон байна гэдэг ч юм уу те. Ийм одоо үртгэлийн хуудастай байх. Тэр нь бас ерөнхийдөө аягүй зэгцтэй болж өгнө гэсэн үг. Тийм нөгөө чиглүүлэг өгөж одоо дагалдах тэр ажилтнуудыг бас янз янзаар нэрлэдэг болчих тээ. Ментор, менти хөтөлбөр гэдэг юм эсвэл бади гэх мэтчлэн тээ. Тэгэхээр тийм зүйлсийг хэрэгжүүлэх юм бол илүү тэр хүн илүү яг хөтлөөд удирдаад найзлаад явах хүнтэй байх нь тийм. Ажил одоо тэр ажилтнтай бусад ажилтнтай харьцуулахад арай илүү дотн болж өгөөд за нэг юм найзархах гэдэг ч юм уу асуудлаа ярилцах хүн байгаа шүү гэдэг мэдрэмж бас төрнө гэсэн үг. За өнөөдрийн дугаараар дасан зохицох чадвартай холбоотойгоор дэлгэрэнгүй ярилцлаа. Тэгэхээр магадгүй энэ асуудалтай тулгарч байгаа ажилтан эсвэл байгууллагад эдгээр зөвлөмжүүд маань туслана гэдэгт найдаж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Баяртай.